ганцхан Сүхбаатарыг онцгойлж Жамин гүнд Монгол бичиг заалгаж байгаа. Гүр аригчаа гүнгээр Манжил заалгаж байгаа. За бас Бэс Цэн гэж хүнээр тоо бодлого эдгээр ингээ заалгасан. Өөрөөр хэлбэл Дамжин чи одоогийнхоор бол хүүхдээ хоёрын сургуульд явуулаад шүү дээ. Мөнгөтэй. Тий. Мөнгөтэй хүн байхгүй чи. Яддаг ч байсан. Жамин гүн Бэс хүмүүст бол нилийн гайгүй өргөж хүүгээ шавар оруулсан. Шав оруулаад байгаа. Одоогийнхоор бол орчлон сургууль сургаж байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр даваа гэж тосч авсан айлынх нь даваа гэж хүний ярьсан эхнэр нь хуужилсан байгаа. Тэр хууч ирээг болохоор 43-од нацаг дурж байгаа бичиж авсан. Тэн дээр бол Дамжин бол бас жоохон архи уудаг. Тэгээ архи уухлаараа бол Сүхбаатарыг их онцолдог. Аав хөө хоёр бол амь нэгтэй хоёр шүү. Та нарыг бодоход бит хоёр бичгийн хэлээр хоорондоо ярьдаг улсууд байгаа эдэр гэж ингэж боловсрлоор дээлдэж штэ. Монгол ноёдуудтайгаа бас нэг орос сургагч нар ч юм бас жаахан асуудал бас ороод ирсэн юм билээ. Ямар шалтгаантай байсан гэхэлэр эдгээр чинь цалин их өндөр. Орос сургагч нар ч экспатууд учраас ч офицерууд бол сарын 500 рублийн цалинтай. Энэ ч одоогийн 500 рубль биш шүү дээ. 1913 оны 500 рубль шүү дээ. Надад ч одоо бараг хэдэн мянган долларын цалинтай чинь. Тэгээд зүгээр сургагч нар нь 350 рублийн цалинтай. Тэгээд тэрнээс болж нөгөө манай ноёдууд нэлээд дургуутсаж энэ ч одоо ер нь хамаг мөнгө энэ хэдэн Оросод өгч ингээд бас тийм хандлагууд их байсан баг. Гэхдээ бас аргагүй. Эн чинь 13 14 оны нөгөө янз бүрийн тэмдэглэлүүдийг үзэж яхад манай улсын нийт цэргийн зардал 352 мянган рубль байсан баг. Нийт цэргийн зардал. Тэгэхэд энэний чинь 101 мянган рублийн сургагч офицеруудад төлчихөж байгаа байхгүй. Энэ бүгд судалгаануудыг хийхээр өмссөн хувцас төр барилга байшин гэдэг нь бол үндсэндээ бол тухайн 13 оныхтойгоо бол үндсэндээ бол таарч байгаа нь бол харагдаж байгаа. За хамгийн сүүлд нь болохоор бол олон нийтийн баталгаажуулалт гэдэг тийм хэсэг бол байд юм байна. 5 дугаарт нь. За тэрийг бол одоо бид гурав яг ингээ хийгэн сууж. Одоо энийг олон нийт шүү гэж хэлээд. Энэ одоо нөгөө Жанжин Сүхбаатарынхаа яг гэрэл зургийг юу хиймэл яваханаар хөдөлгөөнд оруулж чадсаж байгаа. Тэр дахиад нэг зураг байна те. Тэр Монгол гэрийн өмнө. Тий. Энэ зураг. Энийг хөдөлгөөнд оруулсан харж байгаа өстэй хөдөлж байгаа нь. Тэр толгойн хөдөлгөөд. Энэ гэрэл зураг бас байна. Тий. Ер нь бол. Тэгэхээр бид нар бол одоо 5 дахь ажиллаа хийж байгаа гэсэн. Олон нийт одоо энийг цацаад за олон нийтийн дүн шинжилгээ бас гарах хэрэгтэй байна. За өөрөөр хэлбэл өөр баримттай, өөр гэрэл зурагтай хүмүүс бас гарсан. Одоо жишээ нь чулуунд бас нэг зураг бол байгаа. Сайн бацхан үс сонсогчдоо Монголын Geeks-ийн түүх подкаст ээлж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Tank Farm. Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж, дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чазган болон ансны шүс уугаарай. Tank Farm. За тэгэхээр өнөөдөр бас Монголын түүхэнд алдарсан нэг талаараа бүгдээрээ мэддэг боловч нөгөө талаараа бас түүх нэлээд говьсон, гээгцсэн бас нэг алдартны тухай ярина. За тэр бол Дамжин Сүхбаатар. За энэ жил 133 жилийн ойн болж байгаа. За мөн 2 сарын 2-нд төрсөн гэж бүгдээрээ мэддэг. Ялангуяа одоо манай үеэс дэш үеийнхэн бол бүгд нэг залуучууд бол нэг сайн мэдэхгүй байх. За энэ хүний намтрын талаар бас түүхч доктор Ихотоос хэлээд яриага эхлэе. За Дамжин Сүхбаатар мэдлсэн Сүхбаатарын талаар хийсэн судалгаанууд бол ер нь бол маш их бол бий. За ер нь бол 1990 оноос өмнө манай нэртэй томоохон түүхчд бол бүгд их бага хэмжээгээр Сүхбаатарын намтар үйл ажиллагааны талаар бол олон судалгааны ажлууд бол хийсэн. За харамсалтай нь бол нөгөө үзэл суртлын он жилүүд байсан учраас бас мань хүний уг гарал, за бага насны амьдрал, эдэр насны амьдралын талаар хийгдсэн ихэнх судалгаанууд бол үзэл сурталт нийцсэн үгээгүй ядуу цагаан дээлд Дамжины хүү эдгээр гэдэг нэг иймэрхүү юм яригадаад ингээд яваад байдаг байсан байгаа. За ер нь бол 90 оноос хойш бол бас судлаачд бол Сүхбаатарын намтрын үйл ажиллагааны талаар бас нэлээд судалгааг бол хийсэн. За
хамгийн анх Сүхбаатарын намтрыг бол дөнгөд нас орсныхан дараахан Сүхбаатар Жанжин бол 1923 оны 2 сарын 22-нд нас орсон. За тэгэхэд 23 оны 6 сард нь засгийн газраас судручгийн өрөөлөнд Сүхбаатарын намтрыг бичих даалгаврыг өгсөн байна. Тэгээ энд хамгийн ихний намтрыг бол судручгийн өрөөлөнгийнхэн Сүхбаатарын ах Дэндвэр ер нь бол бичүүлсэн. Тийм лам хүн бол байсан. Тэгээ бичүүлсэн гэсэн баримт бол байдаг юм л. Тэгээд Сүхбаатар бол ийм удам угсаа энэ талаар нь бол судлаачд бол нэлээд олон судалгаанууд бол хийсэн. За тухайн Цэцэн хаан аймгийн Ёствэшийн хошууны ийм хүн бол байгаа. За тэгээд аав нь бол Дамдин, аавынх нь эцэг бол Төөгөө, Төөгөөгийн эцэг нь бол Илбэг гэж ийм хүн бол байсан. За тэгээд Сүхбаатар бол ер нь бол бас удам угсааг ингээ хөөгд үзэхлээр бас ер нь бол бас тийм тэмцэгч, шудрагдуу ийм улсууд бол байсан. Яагаад гэвэл өвөг эцэг Илбэг гэдэг чинь бол одоо бас хошууны оюунтайгаа заргалдж байгаад тухайн үеийн нөгөө шорон тийм нөх ухаад хүмүүсийг одоо шорон болгоод ингээ хордог байсан. Тэгээд тэнд байж байгаад 19 хүн тэнд хоригдож байгаад нөгөө усан нөхөн нураад ингээд нас орсон. За тэгээд тэр газрын бол одоо 19 хонгор эдрийг нэрлсэн. Тэр нэршил хүртэл нь бол одоо хүртэл байдаг гэж бүр багш бол хэлж байсан. За тэгээд Төөгөөгийн хүү Дамдин тухайн үеийнхаа бас гайгүй чинэлэг айлын охин хандтай гэр бүл бол болсон. За тэгээд ер нь бол 2 ч хүү бол гарсан. За тэгээд нутгаасаа бол нийслэл хүрээлэг бол одоо нүүж ирсэн. За зөв үзэн суртлын үед бол бас нөгөө одоо ядуу байсан учраас инээ тэрэг л яриад байдаг. Гэхдээ бол тэр хандын аавынх нь ивэлт гэж айл бол байсан. Бас тухайн үед бас гайгүй хөрөнгөтэй юм айл байж байгаад тэгээд тэр ивэлт айл тэднийх бол үр хөөгдгүй байж байгаад төрсөн дүүгээсээ тэр хандыг өргөж авсан. Тэгэхээр ханд бол айлын өргөмөл өхөн байсан байна. За ингээд бол хүрээнд бол ирцгээсэн. За ингээд хүрээнд ирэхэд бол Сүхбаатар Жанжины 2 ах нь бол гарчихсан байсан. Илбэг Аранжингийн 2 ах нь бол гарчихсан бол байсан. За ингээд хүрээнд тэднийхнийг бол даваа гэд айл бол нутгийн айл одоо тосож авч одоо бас юмны захад хүргэсэн юм шиг байна. Тэгээд давааг бол одоо бүр багшийн судалгаагаар бол хэний үеэл Дамдингийн үеэл одоо даваа Дамдин хоёр бол төрсөн ах дүүсийн хүүхдүүд байсан. За ингээд Дамдин ч бол одоо бас бид нар цагаан дээл Дамдин гэл их ядуу дарчиг кир байдаг гэж одоо гардаг. Гэтэл бол Дамдин ч бас шаггүй бичиг үсэгтэй бас чигж тийм ядарсан хүн бол бас байгаагүй. За тийм учраас бол одоо бичиг үсэгтэй бас гайгүй боловсралтай юм байсан учраас бол тоогдож даваагийн одоо зуучлалаар бол одоо шоронд одоо хуйгийн ажилд бол орсон байна. За ингээд эднийх бол хүрээнд сууршихт бол Амгаланбаатар гэдэг тухайн 8-ч ингээ хятад худлаачны хороолт бол суурьсан. За ингээд нэг сонь домог юм бол байдаг юм а. Одоо тэр юу гэхээр Дамдингой хөдөө хээр явж байгаад нэг тийм мөнгөн сүх болсон гэж байна. Жижиг мөнгөн сүх. Тэр сүх нь одоо хадгалагдаад үлдчихсэн байдаг. Үр удамд нь бол тэр сүх нь бас байдаг. Зураг хөрг нь бол бас бий. Тэгээ сүх болоод их бэлгшээсэн. Тэгээд эрх гэртээ эртэл бол одоо мэдээж хүү нь бол төрсөн. Тэгээ хүүдээ бол сүх гэж юм нэр өгсөн гэсэн юм домогтой. Тэгээд бас нэг сонирхолтой юм болохоор бол энэ одоо бүр Монголын дүүгэнд байдаг юм домог л доо. Хандын өсгийнээс тийм гэрэл цацарсан гэсэн юм домог. Тэгээд бусад хүүхдүүдээс бодоход Дамдин Сүхбаатарт илүү ханддаг. Тийм байгаад. Яагаад гэвэл бол бус тэрнийх ч бас 3-4 хүүхдтэй айл. Тэгт чи ганцхан Сүхбаатарыг онцгойлж Жамин гүнд Монгол бичиг заалгаж байгаа. Гүр аригчаа гүнгээр манжил заалгаж байгаа. За бас бэс цэн гэж хүнээр тоо бодлого модлого гэдэр ингээ заалгасан. Өөрөөр хэлбэл Дамдин чи одоогийнхор бол хүүхдээ хувийн сургуульд явуулаад шүү дээ. Мөнгөтэй. Тий. Мөнгөтэй хүн байхгүй чи. Яддаг ч байсан. Жамин гүн бэс хүмүүст бол нилийн гайгүй өргөж хүүгээ шавар оруулах. Шав оруулаад байгаа. Одоогийнхор бол орчлон сургууль сургаж байгаа байхгүй. Тий. Тэгээд тэр даваа гэж тосч авсан айлынх нь даваа гэж хүний ярьсан эхнэр нь хуужилсан байгаа. Тэр хууч ирээг болохоор 43-д нацаг дурж байгаа бичиж авсан. Тэн дээр бол Дамдин бол бас жоохон архи удаг. Тэгээ архи ухлаараа бол
Сүхбаатарыг их онцолдог. Аав хүү хоёр бол амь нэгтэй хоёр шүү. Та нарыг бодоход бит хоёр бичгийн хэлээр хоорондоо ярьдаг улсууд байгаа эдгээр ингэж боловсрлоор гэлдэж штэ. Тэгэхээр бол нөгөө бидний төсөөлд байсан нөгөө цагаан дээлт дамжин ядуу мадуу гэдэг ойлголт бол бас ч гэж арай өөр байсан юм болов гэсэн юм л бодолтой байгаа. Тий. Хүрээнд нүүж ирсэн яасан тийм угаасаа зарга зайлахаа хийдэг хүмүүс эсвэл тухайн нийгэм улс төрийн нөхцлөөсөө болоод холбол баргаас наашаа цаанаас наашаа нүүж Эспрессо хошуунаас тэр бол яг ханд дамжин өрч бас яг гэрлээгүй. Зүгээр яг учиртай болоод хоёр хүүхэд бол гарчихсан. За тэгэхээр бол бас тусдаа гарч өрөх гэр бол айл үүсгээгүй, галуунт үүсгээгүй. Тэгээ үүсгэж байгаа байдал нь одоо хүрээнд ирэл үүсгэж байгаа ийм байдал баг шүү. Тэгээ Сүхбаатарын талаар тэр нацаг дөрж байгаа тэр ахандныхын дурсамжин дээр бол тийм их сэргэлэн сахилахгүй хүүхэд байсан. Модон буугаар тоглодог, модон хавчаагаар тоглодог тийм сахилахгүй хүүхэд байсан гэсэн энэ дурсамжууд бол бас бий. Тэгээ энэ зурагтай бол бас холбогдно л доо тэр. Ханд чинь Баяалын охин байсан гэдэг үстэй. Тэгээд эцэг нь тэгж охиноо энэ нөхөрт өгөхгүй гэсэн. Тэгээд тэгэнгүүт нь хүүхнээ аваад оргоцсон гэдэг л яриад. Хүрээр оргоцсон гэж. Тийм улс төрийн янз бүрийн том ноцтой асуудал бол ноцтой асуудал байхгүй чи. Айлын охин жирэмсэн болох ч даван суулгахгүй гэхэл аваа явцсан л байна. Тэгээ бас нэг хоёр ч хүүхэд гарчихсан. Тэгээ бас тэр Дамдангуй аавын бие бол бас их таархан байсан төөгөө гэж хүний бие. Тэгээд Дамдангуй бол бас хүрээлөө явахдаа аавыгаа асарж жагаад өнгөрөөгөөд ажил явдлыг хийчихэд тэгээд хүрээлөө явсан гэхлээр би бол нэг тийм оргож болсон гэхээсээ яг нэр төрийн хувьд бол ер нь бол явсан дээр юм байна. Тэгээд Дамдангуй бол бас нутаг усных нь бол одоо бас энэ хил амтай өвөг эцэг нь одоо нөхөн гэрт дарагдаж өгсөн төөгөөч гэсэн бас ер нь бас хил амтай их тэмцэгч ийм улсууд байсан гэдэг. Тэгээд Дамдан ч гэсэн бас ер нь хадмыханд бас тэгээд нэг ад үзэгдээ суугаад ахахаас илүү бас хүрээ орж шинэ амьдрал эхлүүлэх үүднээс эхнэр хоёр хүүхдэд дагуулад ингээ хүрээнд Амгаланбаатарт ирсэн юм шиг. Тэр шоронгийн юу харгалзагч одоогийнхоор байсан гэдэг нь хэр бодтой. Бодтой тий. Тэр үед Хятад Монгол гэж хоёр шорон тустай байсан. За. Тийм тэгээд одоо энэ Амгалан биш тэ манай Улаанбаатар хот тийм энэ ч бол дээр үеийн Элбэг амгаланд гацаа буюу Хятад хот байсан газар. Тэгээд Дамдын ягаад энд ирж суурьсан гэхэлэр Хятад шоронгийн хуйг болж ажилд орсон. Тэгээд тийш очиж суурьсан байхгүй. Кинон дэр болохоор тэр чинь баахан монголчуудыг орсон юм дээр их хүнлэг сайхан байдлаар харуулдаг гэдэг хэрэг дээр бас Хятад шорон гэж байсан байна шүү дээ тий. Тэрний харгалзагч байсан л тий. За энэ бас яг өнөөдрийн нэвтрүүлгийн бас нэг содон зүйл нь энэ зураг дээр хаан тавигдсан байгаа зураг бас гээгдсэн зураг гэж ойлгогдож байна. Дээр нь яг өнөөдөр ярьж байгаа Сүхбаатар жанжинтай холбоотой зураг байх нь. Энэ 1913 онд хүрээнд ирсэн Францын гэрэл зурагч Стефан Басе гэдэг хүний авсан гэрэл зураг. Тэгэхээр бид нар бас нэг тэр үед бас нэг юмнаас хоцрог байгаа. Ягаад гэвэл өнгөт гэрэл зургийн технологиг бол анх 1908 онд гаргасан. Энэ одоо анхны өнгөт гэрэл зураг штэ. Угаасаа өнгөтэй юм биш үү? Угаасаа өнгөтэй будаг бай. Ерөөс анх авсан. Тэгээд тэр үед Европын хамгийн том банк Гудшогийн банк гэж байсан. Тэр банкны хувьцаа эзэмших Альберт Кан гэж их баян хүн байжгаад тэгээд тэр хүн энэ гэрэл зургийн технологиг их сонирхоод тэгээд эн чинь 1898 онд кино зураг анх авч эхэлсэн. Ах トゥ Люмьер гэдэг. Тэгээ энэ хоёр технологиг мань хүн сонирхоод энэгээр ингээд зураг авъя гэж бодсон юм билээ л дээ. Тэгээд нэг Францын нэг гэрэл зурагчны үзэсгэлэн дээр очисон чинь Тунист Мароккод авсан гэрэл зургуудаа тавьсан байхыг үзээд энийг ерөөсөө давсан айгуу гоё том гэрэл зургийн одоо юу вэ коллекц хийнэ гэдэг. Тэгээ мань хүн мөнгө зараад зурагчин хөлслөөд ингээд байжсэн. Тэгсэн чинь 1907 онд одоо нэртэй уран баримлч Аугуст Роден гэж хүн байдаг штэ. Тэнд мань хүн нөгөө Японд аялсан үеийнх авсан гэрэл зургийг үзүүлсэн чинь нөгөөх нь гүчи одоо ингээ Японд ингээ зураг авсан юм болж одоо ингээ дэлхийн хүн очиж болдгоо газруудад очиж зургийг аваач. Хамгийн алс хамгийн гол хамгийн бөглөө газруудыг очиж зургийг аваач. Тэгээд явуулнаа ч гэсэн айгүй сонирхолтой юм болно гэж Роден гоо зөвлөсөн юм билий.
Тэгээ мань хүн ерөөсөө тгийгээд тэгээд мань хүн чинь Родинтой уулзчихэд буцаад Париж руу явж яхад нь машиныхын дугуй хараад. Тэгээд нөгөө мань хүний туслах нь гэрэл зурагчингийн хийдэг гэсэн. Нөгөөдг нь дугуйтай ноцолдоод янз зас янзлах гэж ноцолж явах оронд нь тэр замын хажууд байсан нэг жижигхэн кофе шопт ороод тэгээд энэ кофе ууж байгаад тэгсэн тэр кофе шопын эзэн авгаа та энэ юу тэгээд тэр мань хүн өөрөө тийм байгалийн гэрэл зураг бас авах дуртай хүн байж байгаад энийг ингээ агуулах гоё маяа гэд ярихгүй. Тэгсэн чинь нөгөө кофе шопын эзэн авгаа гү та манай нөхөртэй танилцааж манай нөхөр бас юм гэрэл зураг сонирхдаг зураг авдаг хүн байт ингээ. Тэгээд Альберт Кан нэрийн уцаа үлдээчихэд яваад өгсөн. Тэгээд тун хөдөлгөөн 2 м өндөр нөхөр ирсэн гэж мань хүн дээр. Тэгсэн чинь тэр нь одоо энэ гэрэл зургийг авсан Стефан Бассе гэдэг хүн цэргийн алба хааж хагаад яг чөлөөд сууж байгаа жилэнд хараад хоёрдугаарт Родинд хинд Альберт Кант маш их таалагдсан юм бэ гэхлээр нэгдүгээр цэргийн алба хаадсан, хоёрдугаарт амар адал явдал дуртай, гуравдугаарт их биерхүү, баргийн амтаа очиод ирлэгчихгүй тийм хүн байхаар нь ерөөсөө шууд ажилд авсан баг. Тэгээ энэ хүн их олон газруудаар явж зураг авсан, бас их адал явдалтай ч байсан. Манайд ирснийхээ дараа жил Мороккод очиж зураг авахт нь бослог гараад бараг бослогод нухуулчлгүй зургнуудаа авч цухтаасан байгаа. Тэгээд тэрнийхэн дараа жил Афганистанд очиж зураг авах гэж яваад. Тэгээ очисон чинь Афганистан ч Английн хараад колони орн байсан үү шүү дээ. 1914 он гэдэг чинь. Тэгээ яг нөгөө дайны өмнөх хичээл. Тэгэхэнгүүд нөгөө англичууд нь нөгөө зураг авраад продукцийг Францын дагнуул нэгэд нөхрийг баривчлаад өгөөд гаргацсан ч байх шиг. Тэгтээ нэг тийм адал явдал дуртай хүн таарсан юм билээ л дээ. Тэгээ энэ хүн ерөөсөө Монгол явъя гэдэг санал анх тавиад. Тэгэд 1912 онд энэ Стефан Бассе Бээжин ороод. Тэгээ Бээжингээс цагаан хэрэг рүү явсан баг. Тэгээ жанчхууд ирчээд Ар Монгол руу явах гээд байжсэн чинь Францын консулаас мань хүн загтал ирээд Монгол бослого хөдөлгөөнтэй байна. Чи явж болохгүй. Буц гисэн баг. Тэгээ мань хүн тэр нь яг нөгөө ховдог чөлөөлж исэн. Ховдын байлдааны үед харчихгүй. Тэгээд нөгөө явж болохгүй гэхлээр мань хүн тэр хаваар нэг цахрын нутаг орж өвөр Монголд бахан зураг авч байгаа бутсан байтал. Тэгээд энэ хүний чи авсан кино зурган дотор чинь тэр Дэвангийн юм хамаатнууд энэ гардаг бас тийм учиртай. Тэгээд дараа нь ер нь нөхөр за ер нь уртлаас нь яваад барахгүй юм байна гэд хойтлоос нь орно гэд. Дараа жил нь мань хүн Петербург ирээд Петербургаас Москва ороод Москваас Богонд суугаад бүр явсаар угаад байгаль нуур дээр ирээд тэгээд Сэлэнг бүрэн дээр усан онгоцсон суугаад тэгээд Усть-Кяхта гэдэг бомб хүртэл гэдэг маань хягт хавцаа ирж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр хүртэл усан онгоцоор яваа. Тэгээд тэндээс морин тэргүүлээд Монгол яддаг орж ирсэн байна. Тэгээд одоо бол бидэнд мэдэгдэж байгаа Альберт Каны музейд яг энэ Монголын зураг гэдэг ялгцсан 82 өнгөт гэрэл зураг. Тэгээд нэг 10-аад минутын бичлэг байгаа юм л та. Энэ Альберт Кан гэдэг хүн маань Парижийн Булон-Бьянкур гэдэг дөрвөн газар одоо аваад Париж хотын төв хавцаа дөрвөн газар авна гэдэг бол мөнгөтэй ирэх юм л да энэ нөхөр чинь. Тэгээд тэндээ одоо ингээ очиж үзэх юм монголчууд Парист очихдоо сонирхож очиж үзэрэй гэж хэлэх байна. Дөрвөн янзын цэцэрлэг байгуулад Франц маягийн цэцэрлэг, Англи маягийн цэцэрлэг, Япон маягийн цэцэрлэг гэдэг юм уу. Тэгээд тэрнийхээ тэн дотроо бас нэг музей байшин барьсан. Тэр нь одоо Альберт Каны гэрэл зургийн музей, Хорвогийн цуглуулга гэдэг ийм музейд байгаа юм л да. Тэгээ энэ музейд одоо очиж гэрэл зургийг үзэж хагаад энэ гэрэл зургийг сонирхож сонгож авсан юм. Сонгож авсан ч бас учиртай. Яг тэгвэл одоо энэ гэрэл зураг дээр байгаа энэ гадаад хүн байгаа биз? Олдон зогссон. Тий. За энийг бол энэ музей бол саяхан болтол Германы одоо эрдэмтэн Херман Констан байна гэж үзэж байсан. Энд 2010-11-2 оны үед билүү энэ Монголынхаа гэрэл зургаар бүтэн каталог гаргасан байхгүй. Тэгээ тэр каталог дээр энийг Херман Констан гэд тайлбарлагдсан байдаг.
Тэгээд би нодлон жил очсон. Дахиад. Тэгээ очиод яасан тэр музейн судлаач Фушаар гэдэг хүнтэй уулзсан. Тэгсэн чинь Фушаар надад гэж бид нар энийг Харман Константны бус зурагтай харьцуулаад үзсэн чинь биш байна. Тэгээд энэ хүнийг нөгөө Стефан Пасын тэмдэглэж авахдаа Монголын цэргийн яамны дид сайд гэж бичсэн байна. Тэр энэ хүн бол цэргийн хүн байна. Тийм болохоор энэ айгүй л Исаул Васильев байж магадгүй хужруулангийн цэргийг сургаж ирсэн. Тэгээ та Васильевын өөр зураг олж болох уу? Харьцуулж үзмээр байна гэж ярьсан байхгүй. Тэгээ би буцаж ирээд архивын материалууд ухаж үзээд яасан чинь яг энэ зургийг авсан чинь 1913 оны 100 авсан зураг байхгүй. Энэ үед бол манай одоо хужруулангийн цэргийн ахлах сургагчаар бол Васильев биш Ахмад Надежны гэдэг хүн ажиллаж ирсэн гэдэг архивын лавлгаа гараад. Тэгэд тэр Надежныгоо цааш нь хайгаад тэгээ явсан чинь Надежны маань Надежныгийн бусад зургууд бас олдоод энэ зураг дээр байгаа энэ офицер маань энэ Надежны гэдэг офицер маань тэр цаатлын хар цагаан зургнууд бол энэ хүний одоо юу авсан одоо сургуулаа төгсөхөд нь хамгийн ихний зах дээр байгаа зураг бол цэргийн академи төгсөөд ахуулсан зураг үрэл Ахмад Салаа авах үед ахуулсан зураг. Голд нь байгаа зураг нь бол энэ Орос Японы дайны үед гавья байгуулад шагнал авахдаа ахуулсан зураг. Тэр одоо хамгийн захад байгаа тэр хар цагаан зураг бол Алексеевын цэргийн академийн төгсөгчдийн уулзалтанд дээр ахуулсан зураг. Одоо 1910-ад оны үеийн Алексеевын цэргийн академи гэдэг бол одоо одоогийн Америкийн West Point баггүй. Ийм сургууль төгссөн юм хүн байна гэд. Тэгээ энэ зургуудыг харьцуулж хагаад энэ хүн бол энэ зурган дээр байгаа гадаад хүн бол энэ Ахмад Надежны гэдэг хүн мөн байна гэж ингэж тогтоосон. Тэгээд энэ Ахмад Надежны гэдэг хүн мөн байгаа бол энэ хажууд нь байгаа монголчууд бол юу байна? Одоо хужруулангийн зэргийн сургуулийнхан байна гэж. За тэгээд дээрэс нь ягаад энэ Жанжин Сүхбаатар муу юма гэдэг үндэслэл дээр бид нар бас ярих шаардлагатай болсон юм л та. Тэгээд ер нь бол энэ үед Жанжин бол хужруулангийн зэргийн сургуульд сурахаар ирсэн байсан гэдэг бол тодорхой. Хоёрдугаарт зөвхөн бидний үзэж байгаагаар Жанжин бол тодорхой хэмжээнд орос хэлээр баг зэрэг ярьдаг хүн байсан юм байна гэдэг бас тийм юутай дүгнэлттэй байгаа. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ зурган дээр одоо Надежныг тойроод байгаа хүмүүс бол хужруулангийн зэргийн сургуулийнхан юм байна. Ер нь зөвхөн хувц центр нь бол нэг маягийн хувцтай. Бид нар нөгөө цэргийн хувц гэхээр одоогийнхоор бодоод байхдаа тэр үеийн монголчуудын цэргийн хувц бол энэ дээл зөвхөн энэ погон гараагүй юу байх шиг байна. Яг бол дараагийн Жанжин Сүхбаатарын ахуулсан хар цагаан зурган дээр бол погонтой байдаг. Погонтой байдаг. Энэ бол мөр дэсийн гаргаагүй байсан юм шиг байна. Тэгээ хужруулангийн цэргийн сургуулийн тухай Жанжин Сүхбаатарын энэ үеийн тухай харьцангуй их судалгаа муутай билээ. Бид нар нөгөө айгүй судалсан гэж бодоод байдаг. Яг үнийг хэлэхэд бол нэг их судлаагүй л болж таараад байгаа. Тэгээ энд нэг юм байгаа. Ягаад энд чинь бас олон цэргүүд байгаа шүү дээ. Гэтэл Орос цэргийн сургуулийн одоо захирагч маань ягаад энэ нөхдүүдийг ингээд дагуулж яваад. Энд чинь бас энэс гадна ахаад гэрийн өмнөг суудсан нэг зураг байгаа. Энэ кадр чинь бас ахаад нэг өөр байгаа. 2 3 бол байгаад байгаа байхгүй. Тэгээд Жанжин Сүхбаатар ягаад ийм байсан бэ гэдэг. Тэгэхээр түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Элбэг амгалант гацаанд байжгаад эднийх чинь наашаага маахур толгойлоо нүүс юм байна. Тэгээ маахур толгой тухайн үед бол Орос консулын газар бол байсан. Тэгээд Орос консулын газар мэдээж Орос худалдаач тэдний хүүхдүүд бол байдаг. Тэгээд Сүхбаатар бол багадаа тийм сэргэлэн хүүхдүүд Орос хүүхдүүдтэй их тоглодог байсан учраас бас нэг ойр зүрийн орсоор ярьдаг болцсон. Тэгээд тэдний гэрийн бөөр бол одоо хин бүргэн эдгээр хэлж байгаагаар бол одоогийн их засаг сургуулийн орчим
ер нь бол гэрийн бөөр нь бол байсан. Тэгээд консулын юм бол одоо энэ консулын дэнж дээрээ хоёр давхар байшин эднээс. Тэгэхээр монголчуудыг бас нэг тийм ойрхон бол мэдээж буулгахгүй. Тэгэхээр арай жоохон зайтай хойдол руугаа байсан. Тэгээ орос хүүхдүүдэд тоглодог байсан учраас бас нэг аар сархаа орсол гадралдаг. Тэгээ бас их тийм сэргэлэн ийм залуу байсан гэх. Тэгээ нацаг дуржгаан судалгаар бол бас хужирулдангийн цэргийн сургуульд нөхөр бол шууд цэрэг болоод илсчээгүй юм шүү. Эхлээд галч малчаар ажиллаж байсан юм шүү. Тэгж жагаад галчаар ажиллаж жагаад тэгээ ер нь цэргийн сургуульд цэрэг болоод ингээд орчихсон. Тэгээ Сүхбаатар бол ер нь аливаа өдөр галчаас эхэлтэй юм шүү. тэгээд Сүхбаатар бол өөрөө бас тийм их ойрхон яриад яг туваагийн тогоо тий. Өөрөө их тийм сэргэлэн хүүхэд байсан нь бол өөрөө мэдэгдээд байгаа. Яг тэгэхээр 22 онд нэг өргөдөл төр бол би хүүхэд байхдаа бол богдуулнаас гişүү түүж хүрээнд авчиж зардаг байсан хэднэр гэдэг. Тэгэхээр бол бас ер нь их тийм сэргэлэн дэм байсан. Тэгэхээр магадгүй өөрөө би бол цэрэгт татагдсан биш. Тэгээд ч тухайн цэргийн яамны тэргүүн сайд чинь 70% гомбсрон Цэцэн хааны. Тэгэхээр Эрдэнэ 70%-ийн хошуу чинь ёс песо хошуу хоёр чинь хил залгаа. За. Тэгэхээр энэ цэргийн сургуульд анх татагдж очсон улсууд чинь ихэнх нь дандаа Цэцэн хааныхан, Сайн үе хааныхан татагдж очсон. Үгүй Түшэт хааныхан. Дайчин вангийн хөшөө энэ Цэцэн хааны. Яг тэгвэл 11 онд нөгөө улсаа тусгаарлах үед хүрээд цэрэг татчих авчирна гэдэг бол амь насны эрсдэлтэй ажил шүү дээ. Тэрний хийсэн ноён толгой гаалдна. Тэгэхээр зэрэг зориг гаргасан хоёр хүн байгаа байхгүй. Тэр нь Дайчин ханд дурж нөгөөх нь хин Эрдэнэ 70 гомсор 70 хоёр. Тийм учраас нөгөө хүрээд татж ирсэн цэргийн талан Дайчин вангийн хошууныхан талан 70 вангийн хошууныхан өөр Түшэт хааныхан Цэцэн хааныхан гэдэг. Тэгээ тэдрээс нэлээд хэдэн хүн хужруулангийн цэргийн сургуульд үлдээд тэгээд манай офицеруудын хамгийн анхны үүсэлч энэ хоёр хошууныхан голцоо байгаад байгаа юм тийм учраас. Тэгээ 15 хүнээс ер нь гэхдээ бараг 13 4 дандаа Цэцэн хааныхан байлээ шүү. Цэргийн сайд нь Цэцэн хааныхан хэмжээтэй. Мөн нутгарч. Ер нь бол бас нутаг усаа татдаг үзэгдэл тухайн үеч гэсэн байж лээсэн байна. Ер нь үеийн үед байсан. Тэгвэл цэргийн сургууль бол өөрөө бас жоохон хүнд байсан юм шиг байна. Цэргээс орох асуудал бас их олон гарна. За эн чинь нэг цэргийн сарын 9 лам мөнгөний цалинтай гэсэн хэрнээ цалин мөнгийг бас өгөхгүй их удаадаг. За хоолунд бас их тааргуу. Тэгэхээр ер нь бол бас тийм оргогч босох асуудлууд бас нэлээд бол гардаг. Сургууль бол бас нэлээд жоохон хүндгэндүү бол байсан тухай баримтууд бол бас бий. Тэгээ манай ч гэсэн ер нь юу л байсан бэлээ. Уул нь эн чинь Чивэн ханд орч одоо гадаад иргэн сайд Оросд айлчлах үедээ бол 600 хүнтэй морц цэргийн 2 бригад тэгээд их хүний салаа пулемет суман байгуулах асуудлаар тохиролцоонд хүрээд тэгээ энэ цэргийн сургагч нар чинь Монгол ирэхгүй юу. Нийтдээ бол 17 офицер 42 өндөр офицер ирэхээр гэрэлсэн ирсэн цөөхөн. Тэгээд их бэрхшээлтэй тулгарсан тухай одоо тэр Исаул Васильевын дуртгал гэдэгт нь байдаг. 13 оны 1 сард анх ирээд нөгөө цэргүүдээ цуглуулж эхлээд тэгээ бүр өөрөө битсэн байгаа. Эхний өдөр шууд 80 хүнийг халсан гэдэг. Тэгээ эрүүл мэндээр тэнцэхгүй юм гэдэг. Тэгээд одоо сургалтанд 22 хүн сууж байна. Энийг 300 хүргэх ёстой. Тэгсэн чинь өргөөнд буюу одоо нийслэл хүрээнд энэ цэргийн албанд тэнцэх хүн алга байна гэж бичсэн байна. Өөрөөр эрүүл мэндийн асуудал гэсэн үг. Тэгээд энэ чинь энэ байдлаас болоод энэ цэргийн сургагч нар нөрөх шиг бариад тэгээд одоо хаан турсын улаан загалмай нийгэмлэгээс нэг эмч, нэг баг эмч, 4 сувлагчтай одоо юу гэх юм эрүүл мэндийн анги гэх юм уу тэрийг хучир булангийн хажууд байгуулж өгсөн баг. Тэр нь нөгөө ирж байгаа цэргүүд янз бүрийн суур өвчтэй тэрийг нь бас эмчилж явах ёстой гэж үзээд. Тэгэхээр бас тийм амаргүй байсан гэсэн үг л дээ. Хоёрдугаар бас эдгээр чинь нөгөө Монгол ноёдуудтайгаа бас нөгөө Орос сургагч нар ч бас жаахан асуудал бас ороодсэн юм билээ. Ямар шалтгаантай байсан гэхэлэр эдгээр чинь цалин их өндөр. Орос сургагч нар чинь экспатууд учраас чинь офицерууд бол сарын 500 рублийн цалинтай. Энэ ч одоогийн 500 рубль биш шүү дээ. 1913 оны 500 рубль шүү дээ. Надад ч одоо бараг хэдэн мянган долларын цалинтай чинь. Тэгээд зүгээр сургагч нар нь 350 рублийн цалинтай.
Тэгээ тэрнээс болж нөгөө манай ноёдууд нэлээд дургуутсаж ин ч одоо ер нь хамаг мөнгө энэ хэдэн Оросд өгч ингээд бас тийм хандлагууд их байсан баг. Гэтэ бас аргагүй. Эн чин 13 14 оны нөгөө янз бүрийн тэмдэглэлүүдийг үзэж байхад манай улсын нийт цэргийн зардал 352 мянган рубль байсан баг. Нийт цэргийн зардал. Тэгэхэд энэний чинь 101 мянган рублийн сургагч офицеруудад төлчихөж байгаа байхгүй. 3-1 цалин болгоод 3-1 цалин болгоо аваа явчихж байгаа. Экспатуудын цалин болгоод төлчихөж байгаа байхгүй. Юу яасны чи оюутал байгаа. Америкийн болж байгаа шүү дээ. Тэгээд тиймэрхүү асуудлууд бол их гарч ирсэн л та. Хамгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараад огтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чадарган болон анзны шүүс уугаарай. Denk Farm. Хожруулангийн цэргийн ангийн нь Богдхант Монгол улс хизээ байгуулсан. Тэгээд зорилго нь юу байсан? Тэгээд шууд өөр дотоодын нөөц зөрөхөөс илүү гадны экспорт татгаас өөр аргагүйсэн гэсэн үг. Үгүй энэ юу? Бүр хожруулан ер нь Монгол цэргийн сургууль байгуулах, Монгол байнгын армийг одоо бэлтгэх ажиллагаа бол бүр хамаагүй 10 жилийн өмнө явагдаж байгаа. 1905 онд Оросын Жанжин штабын офицер Попов гэж хүн Монгол нутагт яваад. Тэгээд 5 он чинь нөхдүүд бол Орос Японы дайнд Орос бол ялагдчихж байгаа байхгүй. Тэгээд буцаж явахдаа Монголын нутгаар дайраад тэгээд 7 онд нь Хаант Оросын одоо цэргийн яамд тайлангаа бичихтэй бид нар бол одоо энэ Монголд цэргийн сургууль байгуулах, тэр дундаа Монголд байнгын армийг бий болгох, тэрний тулд цэргийн сургууль байгуулах, тэгээд Монголын энэ засаг захиргааны нэгжүүдэд цэргийн сургагч нарыг илгээх ёстой гэсэн нэг тийм тайл өгсөн байна. Тэгээд энэ ажил бол ингээд бүтсэн. Тэгэхээр бол Орос Монгол хоёрын хооронд бол харахад бол бас нэг юм хийгээд байгаа юм шиг мөртлөө цаад зорилго нь бол өөр. Оросууд бол Монголд тийм байлдах чадвартай байнгын арим бэлтгэх сонирхолтой. Монголчууд бол одоо мэдээж өөрийн гэсэн үндэсний бие даасан аримтай болох юм сонирхол бол байгаад байгаа. Тэгээд тэр бас нэг офицер ирээд энэ цэргийн сургууль дээр ирчээд буцаад бас тайлан бичихтэй бол хэлсэн мэлээ. Ерөөсөө монголчуудын жигсах мэгсах энэ бүгд төр бол ер нь бол тийм амжилт гарахгүй байна. Зүгээр л монголчуудад одоо яадаг буу буутахыг л заагаад өгчөд болох байсан юм байна эднэр шиг гэдэг юм уу. Тийм бүртэл хэлсэн мөн. Тэгэхээр Оросуудын гол зорилго бол байлдах чадвартай тийм арим бол одоо бий болгох. Манайхны зорилго бол одоо үндэсний одоо цэрэг арим одоо цогц систем байгуулах гэж ингэж үл зориод байгаа нь бол эндээс бол харагдаж байгаа. Тэгээд орчин үеийн цэргийн анги цэргийн армийн одоо анхны юу юм. Тэгээд мөн. Тэгээд 1912 оны 1 сарын 13 гэдэг чинь ерөөсө 11 оны 29-нд монголчууд тусгаар тогтнолоод зарлаад 2-7 хоногийн дараа хүрээнд байсан Оросын консул Люба гэж хүн чинь бол Москва руу мэдээ өгж байгаа байхгүй. Ерөөсөө нөгөө монголчууд чинь Монголын лам ноёднууд нийлээд 100 мянган рублийн зээл хүсэж байна. Тэгээ энэ зээлийн гол агуулга нь юу гэхээр Монголд цэргийн сургууль байгуулах, байнгын арим бэлтгэж зориулсан юм мөнгийг одоо хүсэж байна. Энэ асуудлыг одоо яарвчлаа шийдъя гэдэг 12 оны тэр чинь 1 сарын 13-нд гэж байгаа. Тэгэхэд Оросын цэргийн яамны сайд Сумлин гэж хүн энэ асуудлыг тэр дорн бариад 2-дугаар Николай хаан дор ороод Николай хаан энэ чинь дорн зураад 12 оны 4 сарын 1-нд чинь наашаа хүмүүсийг илгээгээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөс асар хурдтай явсан. Нэг талаас бол нөгөө Оросуудын сонирхол бол энэ дээр бол давхцсан. Нөгөө талаас бол монголчууд өөрсдөө санаачлагаа гаргасан. Тэгэхээр бол асуудал юм хурдан бүтсэн нь бол энэ багтдаг шиг. Тэгээд нөгөө сонирхол энийг энд байнга аймагтуржиг айлчлахад 2 сая алт рублийн зээлэг өгч байгаа шүү дээ Оросод. Тэр нь одоо ингээд сайхан арим ундаг байгуулаач гэсэн утгатай зээлэг өгсөн чинь бид нэр тэрүүгээр нь мэгзэж янрасыг хийгээд 1000 аюуш бүтээгээд дэмий динж өгсөн л дээ. Тэгээ нөө Орос сүүлд нь Польшийн цэркээс зам авсан гоё ярьсан шүү дээ. Тийм тэгээ нөө Оросууд нь гайхаад гүйнч нөгөө цэрэг авах ёстой мөнгөөр чинь зам аваад наадсан гэсэн тийм зөрчилч ер нь тэгжил үүсээд байгаа юм л да. Одоос нь тэгээ манайх чинь янз бүрийн гадны хөрөнгө оруулалтууд чинь соёлын төмөө их зөрөө 100 жилийн ялгаад байгаад байгаа юм. Эртний сайхан уламжлал. Эртний сайхан. Тэгээ энэ ингэж хурдан бүтээд байгаа нь Оросуудын сонирхол аягүй энэ дээр хүчтэй байгаа байхгүй. Тэгээ ерөөсөө тэр чинь Монгол улс байгуулагдаад 14 хоногийн дараа саналаа гаргалаа.
3 сарын дараа асуудал нь шийдэгдлээ. Гэтэл чи Монгол Оросын гэрээ чинь байгуулагдахад ахаад өшөө 12 сард байгуулагдаж байгаа байхгүй. Тэгэхэд байгуулагдахаас өмнө энэ цэргийн сургууль чи аль хэдийн ороод ирчихсэн хүмүүсээ сургаад Сүхбаатар Жанжин гэгт чи энд чинь 12 оны 6 сард ерөнхийдөө бол цэргийн сургууль сургагч болоод цэрэг татагтад ороод ирсэн явж байгаа байхгүй. Хаант Оросын энэ цэргийг бэхжүүлэх цаад улс төр геополитикийн зорилго нь юу вэ? Гэхдээ эн чинь одоо Монголыг өөрийнхөө нөлөөний бүс болгох гэж штэ. Тэгэхдээ одоо нэг бүр их том тохиролцооныхоо хүрээнд бол Манжийн нутгийг ингэж хувааж тасж авахгүй шүү гэд дэлхийн 1-р дайны өмнө штэ. Одоо нэг нь тастад аваад эхлүүл тэгвэл тэгээд Англи тасдаж авна, Франц тасдаж авна гэдэг. Тэгээ айгүй бол тэрнээсээ болоод хоорондоо нөгөө Европт Германтай байлдахын оронд Манжийн нутагт хоорондоо байлдах юм руу орчихно гэд. Тим хязгаарлалтай байсан учраас Оросууд улаан цагаан бас цэрэг байрлуулахад их төвөгтэй Монголын нутагт. Тийм учраас ямар ч байсан өөрийгөө хамгаалах нэг боловсон зэвсэгт хүчинтэй болгож өөх сонирхол байсан. Гэхдээ их хүчтэй бол бас болгохгүй. Тэр бас их зөвөн бодлого явуулдаг. Энд чинь нэх их зэвсэг өгөхгүй, нэх олон хүн бэлдэхгүй, өөрийгөө хамгаалах хэмжээний юм яана өгөхөөс бид нар чинь зэвсэг өгвөл юу хийж мэдэх вэ гэдгийг 13 оны 500-ын дайнаар харуулсан шүү дээ. Сурч амжаагүй шахуу ээжиж урагшаага дайнд мордоод өвөрмөглөө чөлөөлнө гэж дахиад ешөө хятадуудыг бас нэлээд олон удаа ялж малаад бас нэлээд юм болсон л доо. Тэгээ одоо энэ зурган дээр байгаа Надежны гэдэг хүн бол 1912 оны 2 дугаар сарын 19-нд Монголд томилогдож ирээд гэдэг маань олноо өргөсөн Монгол улс зарлснаас хойш ерөөсө 2 сарын дараа хүрээд ирж байгаа юм байхгүй. Хурандаа цол аваад Монголын зэргийг зохион байгуулна гэдэг. Тэгээ энэ 14 оны 1 сар хүртэл одоо Монголд юу цэргийн захирагчаар одоо сургагчтай ахлагчаар ажилласан юм байна. Бас их сонин хувь намтартай хүн энэ хүн бол. Яагаад? Үгүй ягаад маань Эмч үлөө те. Сүүлдээ эмч болсон те. Манай хүнийг ягаад онцлсан бэ гэхэл манай хүн чинь 1905 оны Орос Японы дайны үед энэ ч нэг Манжуурын Үжанийн билүү нэг тосхныг чөлөөлөхөд гэх юм уу байлд эзлэхэд гэх юм уу гавьяа байгуул шархтаж гавьяа байгуулад Японуудыг амжилттай байлдсан нөхрөхгүй. Тэгээд манай хүний чинь онцлоод Николаевын академид одоо сургаад тэгээд академи төгсөхт нь Ахмад цол өгөөд Монголд ирэхэд нь хурандаа цол өгөөд явуулсан нөхөр. Тэгээд дараа нь энэ хүн чинь Монголоос 14 оны 1 сар гэдэг чинь дэлхийн 1-р дан эхлэхээс өмнөхөн буцаж байгаа биз. Тэгээд намран дэлхийн 1-р дан эхлэхэд маань хүн чинь хорооны захирагч болсон. Калаваны хорооны захирагч гэдээ явж байгаа. Тэгээд дэлхийн 1-р данд их амжилттай байлдаж хагаад дараа нь 17 онд Оросын нэг 2 дугаар сарын хувьсгал гарсан шүү дээ. 2 дугаар сарын хувьсгал гарсны дараа маань хүний чинь их арчилсан үзэлтэй хүн байна гэж үнэлээд тэгээд маань хүний чинь 10 дугаар армийн Корс командлагчаар 50 дислэгч генерал цол өгөөд. Тэгээ эн чинь 42 дугаар корпусын командлагч гэж явж хагаад тэгээд 18 онд улаан арим анх байгуулагдахад мань хүн чинь шууд улаан аримд хэлсэд орцсон. Тэгээ улаан армийн генерал одоо улаан арим чинь генерал эхэндээ генерал цол байгаагүй шүү дээ. Генерал цол чинь сүүлд бий болгосон. Эн чинь Финляндийн хамгаалтын дарга гэж. Одоо Петербургийг Финляндаас хамгаалж байгаа тэр том фронтын командлагч болцсон гэсэн үг байхгүй. Тэгээ мань хүн чинь 11-р сард 19 онд үлдээ Петербург руу генерал Юдений чинь цагаан цэрэгт давтлахад бол мань хүн 7-р армийг командалж Петербургийг хамгаалаад тэгээд мань хүнд чинь цэргийн гавьяаны Улаантүг одон өгсөн эн чинь ихний 10 одонгоор шагнагдсан офицеруудын нэг. Бүр Троцкий мань хүмний тухай тэгж бичсэн байдгийн 7-р арим бүр таран бутарж яхад Надежны томилогдож очсон. Тэгэл ерөөсөн шууд мань хүний очсны маргаашаас эхлээд арим айгүй итгэл төгс хатаа удирдлагатай болсноо мэдэрч эхэлсэн. Тэгээ одоо ингэснээрээ бид нар Петроградыг аварсан юм а гэж. Тэр үед Зөвлөлтийн Баатар гэдэг цол гараагүйсэн. Зөвлөлтийн Баатар гэдэг цол чинь бүр 30-аад онд гарч байгаа. Тийм болохоор мань хүн одоо цэргийн гавьяаны Улаантүг одонгор шагнагдсан гэдэг бол тухайн үеийнхээ ойлголтоор мань хүн бол одоо Зөвлөлтийн Баатар анхны баатруудын нэг байхгүй. Ийм сонир хүндтэй. Тэгээ дараа нь манай чинь 31 онд хааны армийн офицеруудын эсрэг энэ дотоодын хамгаалах газраас
операцийн байгуулад бүгдийг барьж авч шалгасан. Хавар гэдэг нэртэй операц. Тэгэхэд мань үнийг барьж аваад тэгээд 5 жилийн ял өгöd ураал руу цөлөөд тэгтээ нэг 2 жилийн дараа нөхрөө мань хүн бол хэрэгээ хүлээгээгүй би өнчээр зүтгэсэн. Би цэргийн хүн гээд. Тэгээд 2 жилийн дараа мань хүний хэргийг дахиж нэг эргэж хараад энэ хүний хэлмэгдүүлсэн байна. Энэ хүн бол зүгээр ясны цэргийн хүн байна. Тийм болохоор энийг суллгээ тэгээ суллаад тэгээ мань хүн чинь тэр эмнэлгийн актын багшаар ажиллаж байгаад мань хүний чинь 40 онд генерал цолын эргэж сэргийж олгоод тэгээд яасан 45 онд төлөө нас орсон. Ийм хүн баг. Бас их тийм сонин намтартай хүн тий. Энэ Надежныгийн тухай нэвтрүүлэг болох гэдэг байна. Энэ зурган дээр скватер нь хаана байгаа юм бэ? Энэ 4 хүн ямар чигтэй хүмүүс юм? Энэ 4 хүн бол баг дарга нар юм шиг байна. За. Тийм. Хүчрүүлэнгийн цэргийн сургуулийн баг дарга нар. Тэгээ 15 баг дарга гарснаас ганцхан хүнд Ваха министрийг цол өгсөн байна. Тэр нь бол скватер жанжинд Ваха министр гэдэг. Тэр бол Германы одоо баг даргын цол. Тэгээ Польшууд хэрглэж байгаа сүүлд хаант Оросууд авч хэрглэжсэн ийм цолыг бол өгсөн. Тэгээд лонжид өгшөөс би асуухгүй багш ийм цол өгсөн байх гэхгүй харин тийм цол өгөл скватерт өгсөн. Гэхдээ архивоос би юм хайгаа олддгүй. Тэгээд түрүүн Погон гэсэн дээрээс тэр Ваха министр цол авсан хүний дээлний захан дээр нь 2 зураас ханддаг байсан. Чи шин зураг олоод яриад байгаа бол тэр дээлний захыг хараарай гэсэн. Тэгээд харамсалтай энэ нөө дээлний зах нь бас тодорхой сайн харагдаж өгөхгүй л байгаа юм л да. Гэхдээ энэ бол яг бас ч гэж яг төгссөн үе бас биш байгаа даа. Яг тэгэхээр 13 онд скватер чинь цэргийн энэ хожруулгын цэргийн сургууль төгссөнгүүт нь Богдхаанаас хаанаас юу өссөн шүү дээ. 5 дугаар зэргийн отго жинс өгсөн байхгүй юу. Тэгэхээр отго жинс өгнө гэдэг чинь бол нөгөө чулуу өгнө. Тэгэнгүүт малгайных нь орой дээр бол болор шилэн өнгөтэй 5 дугаар зэргийнх чинь бол шилэн байдаг. Шилэн өнгөтэй тийм чулуу байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр бол сампин байгаа даа. Тэгэхээр бол арай зэрэгээ бол аваагүй. Тэгээд дээр нь ягаад эн чинь ахаа 2 зураг байгаа даа. Ягаад скватерыг дагуулад ингэж яваад байгаа юм гэхлээр би бол бас нэг ойр зур Оросыг гадралдаг. Энд чинь консулын дэнжид дээр өссөн хүн шүү дээ. Тэгэхээр Оросыг гадралдаг дүүдтэй ерөнхийдөө нэг ойр юу тоглож ирсэн. Тийм учраас нэг сүрхий устас шиг Орос хэлтэй биш юм гэхэд ямар ч байсан гэсэн нэг ойр зургийн бол ярьцдаг байсан юм шиг байна. Манай инхот доктор манд алин скватер гэдгээ хэлэхгүй хэвээр амар гүрийж байна тий. Энэ шар дээлтэй дээр байгаа шаргалтай өнгийн дээлтэй. Хэрвээ анзаарах юм бол энэ ингээ зүгээр нэг дээлтэй монголчууд юм шиг боловч энэ бүгд жиг тувцсан. Тэгэхээр зэрэг энэ бол тухайн үеийн цэргийн дүрмэнд тувцсан юм байна гэж ойлгож болохоор харагдаад байгаа. Тэгээ энэ юу цэнхэр дээлтэйнүүд нь ямар нэгэн үр зэрэгтэй шар дээлтэй нь урдаа. Шар дээлтэй нь урдаа ч юм уу. Тийм. Анхны герман цол зэрэг авсан. Хувцсны ялгаа бол бас энэ чинь харагдаад байгаа байхгүй. Тий. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярыг Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Нөгөө 3 хүн хин бэ гэдэг нь тогтоогдсон юм байна. Нөгөө 3 хүнийг бид нар нөгөө барьцаан цэргүүдийн зургуудаас үзсэн. Тэгтээ тэр скватер жаншны яг тэр ард зогсож байгаа хүний зураг бол бас байгаад ах шиг байна. Тэгтээ яг хинбэ гэдэг нь бол бас бид нар бол тогтоож бол чадаагүй. Тэгээд яадаг юм бэ? Энэ гэрэл зургийг ер нь түүхэн болгоход нэг 5 үндсэн шалгуур авч үздэг юм байна. За хамгийн ихнийх нь бол нүүр царайны шинжилгээ хийдэг юм байна. За тэгэхээр энэ хүний нүд хоорондын зай, хамар, жих, эрүү, уруулын зайнууд хоорондоо яг таарч ийн үгүй юу гэдгийг үзэхлээр энэ нүүр царайны шинжилгээ хийгээд үзэхлээр бол скватерыг бол яг таарч байгаа. За хоёрдугаарт нь болохоор бол антропологийн шинжилгээ. Антропологометрийн судалгаа гэж хийдэг юм байна. За тэр нь болохоор бол нөгөө нас болоод хүйсийн одоо гол онцлогуд нь энэ дээр яаж харагдаж байгаа юм бэ гэдэг ийм судалгаа бол хийдэг юм байна. Тэгээд энэ одоо жишээлбэл уруулны эрүү уруул гэдэг нь одоо саяын зураг жанжны өөр зургуудтай харьцуулаад үзэж байгаа гэсэн зургуудтай харьцуул судалгаа хийсэн. Тэгэхээр бол доод уруул нь зузаан, дээд уруул нь арай нэмгэн дүү гэдэг ийм шинжүүд нь бол ерөнхийд бол ингээ гараад ирж байгаа байхгүй. Тэгээд дараа нь бол архивын судалгаа хийд юм байна. За архивт одоо яг ийм ижил төстэй зургууд байна уу? За скватер жанжны одоо юу гэдгийг
Энэ хожруулалт ингээд цэргийн сургууль сурч байсан архивын материал эдгээр байна уугүй юу гэдэг ингээд үзэхлээр архивын материалуудтай бол ерөнхийдөө бол таарад цэргийн сургуульд бол байсан. За Орос хэл арай гадралдаг байсан нь бол одоо бас намтраас нь бол тодорхой. Тэгэхээр бол Сүхбаатар жанжин байх магадлал бол нэлээд өндөр. За 3 дугаарт нь бол түүхэн баримтуудаа тулгах гэдэг ийм 4 дугаарт нь ийм судалгаа хийд юм байна. За тэр нь болохоор бол өмссөн хувцас, за тэр одоо ардлын байшин барилгын тухайн цаг үедээ таарч ийн үгүй юу гэсэн ийм судалгаанууд ингээ хийдэг юм байна. Тэгээд энэ бүгд судалгаануудыг хийхлээр өмссөн хувцас, тэр барилга байшин гэдэг нь бол үндсэндээ бол тухайн 13 оныхтойгоо бол үндсэндээ бол таарч байгаа нь бол харагдаж байгаа. За хамгийн сүүлд нь болохоор бол олон нийтийн баталгаажуулалт гэдэг тийм хэсэг бол байд юм байна. 5 дугаарт нь. За тэрийг бол одоо бид гурав яг ингээ хийгэн сууж байна. Одоо энийг олон нийтэд байна шүү гэж хэлээд. Энэ одоо нөгөө Жанжин Сүхбаатарын яг гэрэл зургийг юу хиймэл яваханаар хөдөлгөөнд оруулж чадсаж байгаа. Тэр дахиад нэг зураг байна те. Тэр Монгол гэрийн өмнө. Тий. энэ зураг Энийг хөдөлгөөнд оруулсан харж байгаа өстэй хөдөлж байгаа нь тэр толгойн хөдөлгөөд. Энэ гэрэл зураг бас байна. Ер нь бол. Тэгэхээр бид нар бол одоо 5 дахь ажиллаа хийж байгаа гэсэн. Олон нийт одоо энийг цацаад за олон нийтийн дүн шинжилгээ бас гарах хэрэгтэй байна. За өөрөөр хэлбэл өөр баримттай, өөр гэрэл зурагтай хүмүүс бас гарсан. Одоо жишээ нь чулуунд бас нэг зураг бол байгаа. Надад бол одоо бас олон нийтэд үзүүлээг Сүхбаатар жанжны Шингисхан үжийн захирал чулуунд активчд бол одоо бас нэг залуугийн нэг зураг бол байгаа гэж. Хожир болонд байх үеийн айрыг уужгаа зураг байгаа тэгжсэн гэж байгаа. Тэгэхээр одоо олон нийтийн чи өөрсдийнхөө материалуудтай харьцуулаад одоо энийг баталгаажуулна л гэсэн үг. Энэ ингэж баг дарга 15 баг дарга сонгоход зөвхөн Орос хэл гэдэг шалгуурлаар нөхөр ороод ирсэн хэрэг үү? Өөр одоо янз бүрийн цэргийн барилтын чадвар, ур чадвар энэ төрлийн үед ер нь ямар байгаа тий. Тухайн үед бичснээр бол Сүхбаатар бол бас үеийнхнээс их гоц байсан юм байна. Морин дэрэмгийн. За тэр дайлаггүй энэ цэргийн сургуульч нэг 15 төрлийн хичээл ордог байсан гэж байгаа. Ч одоо хүрээнд дүүсэн байж морь унах тийм боловч одоо энэ хот доктор морь хаял унах шүү дээ. Тэгээ унахаараа гимтдэг. Тэгэхээр Монгол хүн тухайн Монгол хүн бол одоо морьгүй бол Монгол хүн бол Монгол хүн биш шүү дээ. Тэгэхээр бол моринд их гарамгай. Сэлмийн эрдэнэт бол бас их сайн. За тэгээд энд их сони юм байгаа даа. Бид нар бол нөгөө хувьсгалч инээдрэгээд ингээд тавьцууч Сүхбаатарын тэр уламжлалт сургуулийг бол авсан болов. Дайлаггүй пүрэв багшийн судалгаан дээр бол Сүхбаатар бол яг өөрөө гар бие удирдаад нэг 40-50 удаагийн тулгарлалтанд бол орсон гэж байгаа. Ингэж орохдоо Монгол цэргийн уламжлалт, цэргийн тактик, галт могоо орох, тогшин барын дайралт эдэр гэдэг галзуу ирвсийн дайралт шүү. Тийм Монгол цэргийн уламжлалт тактикууд хэрэглээд исэн гэж байгаа. Тэгэхээр мань хүн чинь нэрэ Жамин гүн, Гүр архичай гүн, Бэс цэн эдэр гэдэг энэ улсуудаас зөвхөн бичиг үсэг заалгаад байгаагүй. Магадгүй уламжлалт цэргийн тэр одоо юу гэдэг боловсролыг бас авсан байж магадгүй маа. Тэрийгээ бол энэ Орос орчин үеийн цэргийн боловсролтой бол бас хослуулсан байж магадгүй маа гэсэн ийм санааг бол одоо бас төвчүүлж байгаа. Ер нь жоохон сэрэгдүү нөхөр байсан гэдэг нь тэр багасаа тэр мод төлөө зараад тэр тий насан туршиг байхдаа бизнес эрхлээд одоо бидний ойлголтоор бол ганцхан байж тий 90-ад оны ганцхан баггүй. Тэгэхээр бас юу ч бас хөдөлгөөнтэй хүний шинж штэ. Өртөө улааны хичээсэн нэг жил гарав. Улааны хичээсэн жил гарав. Тий. Хүү мандлын юу гэдэг чи одоогийн барьцааны сан гэж хуу. Тэгээд тэнцэнээс бургалтай өртөө хоёрын хооронд бургалтай сан гэж хууж өгдөг лөө. Бай тий. Тэр хоёрын хооронд чи өртөө нэг хичээсэн гэж байгаа байхгүй. Тэгээд яг гоо тэнцэнэ нэг жил гарав болоод аав нь бол авчирсан юм шиг байна. Энд тэр Монгол цэрэгт ер нь яг 18 нас эсвэл 16 нас гэсэн болцлоор цэргүүд татж авдаг гэсэн баг та. Тэр үед тийм насны нарийн ялгаа бол байхгүй. Гэхдээ энэ бол яг 20 настай үеийн зураг. Яг 20 настай. Тэгээд эдний антропологийн судалгаа би хийсэн юм нь үзээд их гайхсан л та. Яг л хүнийг ингээд ерөнхий төрхийн зүгээр ингээд харьцуулж харахаасаа гадна одоо за энэ хүн ингээд 20 настай та бол одоо хамар нэг иймэрхүү байх хэвээр шанаа иймэрхүү байх хэвээр энэ төр гээд тэгж гаргадсан билээ. Их нарийн идэвлээ бас бүгдийг би сайн хэлж мэдэхгүй. Жишээлбэл одоо жанжны баруунууд жоохон ийм дарав дуугадаг. Тэрийг бол би одоо энэ судалгаанаас анзаараа дараа нөгөө жанжны мэддэг зургуудаа үзсэн чинь нэрээ тийм билээ. Зүүнүүд нь илүү дүрлгэр, баруунууд нь жоохон нэг тийм хагас сайн найтай дуу. Тэгээ тэр их сонирхол билээ. Би огт анзааргүй. Тэгээд энэ чинь
Энэ хүний бас яг тийм байх залуу. Энэ Сүхбаатарын бүр анхны зураг гэж хэлж болох байх. За баг болох байхаа. Тэрнээс өмнө одоо олдсон зураг энэ төр бол Байхгүй. Ер нь Анхны хамгийн зураг анхныг тооцогдож исэн нөгөө нэг Баатар цол аваад Янжматайгаа авсан зураг л байгаа. зураг тэрийг хамгийн Анхны анхныг зураг гэсэн. тооцдог. Тэгэхээр тэр үе чинь нэг 20 Баатар цол авсан 22 онд авсан гэдэг чинь 29 дэх авсан зураг байхгүй 28 29 дэх. Эн чинь бол 20 настай үеийн зураг. Одоо энэ эхний зураг нь бол тэр хамгийн анхныг тооцогдож байгаа Монгол улсын Баатар цол аваад авахулсан зурагн дээр байгаа дөрвөн дараагийнх нь бол энэ Жанжин малгайтай энэ бол нэг ардын хувьсгал ялцсны дараа авахулсан нэг бодоод авахулсан зураг байдаг шүү дээ. Хоёулаа юм цэргийн малгайтай. Тэр 3 дахь зураг нь бол энэ Москвад найрамдлын гэрээ байгуулах хилцээ хийж явах үед авахулсан зураг гэдэг. Тэгээд энэ зургуудыг ингээ харьцуулж судалгаа хийсэн юм бэл. Хүн яадаг юм бэ? 20-оос 30 насны хооронд бол хөгшрөлт их бага явагддаг юм байна. Өөрчлөлт нүүрэн дээр тийм өөрчлөлт их бага байд юм байна. Тэгээд 30-аас одоо юу гэдэг нэг 50 насны хооронд гэх чинь бол одоо энэ чих одоо энэ уруулын байрал эднэр чинь доошогоо илүү сууж өгдөг. Хацар эднэр чинь сууж өгдөг юм байт юм байна. Тэгэхээр энийг ингээ нэрээ харахаар бол энэ уруул, хамар, нүд, чих эднэр бол нэг тийм ялгаа бол баг байхгүй. Өөрчлөлт айгүй багтай. Тэгэхээр бол энэ жанжны зураг гэдэг нь бол нотлоход бол бас илүү хэлбэр бол байдаг. Тэгээ ер нь бол олон улсын жишгээр бол 80% таарч явал мөн байна л гэж үздэг юм байна. ИА-гаар бол ингээд үзээ 80% таарч явал энэ хүний зураг мөн гэж ингэж үздэг. Тэгээ бидний хувьд бол 100% баталгаатай энэ бол жанжны хамгийн анхны 20 настай байхгүйсэн зураг бол байна л гэж үзэж байгаа. Орчин үеийн ардын хувьсгалаас хойш ардын хувьсгал хүртэлх энэ түүхэн ингээ гихтсэн үү? Ер нь эсвэл энэ түүх нэлээд тодорхой байдаг уу? Судалгаанууд бол бий. Улс төрч болж байгаа шүү дээ. Тийг нь Үгүй яг доод танхимд юу нөгөө нэг социализмын үед юу яхахын тулд энэ хүнийг одоо мундаг сайхан байсан гэдгийг харуулахын тулд энэ түүхээс зарим хэсгийг авч дөгөөлгөөд тий зарим нь хасаад ч юм уу ингээ явцсан юм харагдаад байгаа юм л да. Одоо жишээ нь үзэн сурталын түүхээр бол нөгөө Сүхбаатар чинь баахан пиадл багш нартай бол таарж байгаа байхгүй. Гүн бэс багш нартай. За тэгээд нөгөө Сүхбаатар чинь нөгөө дайсан болоод байдаг богдоос байнгын отгож инсэн авна. 13 онд 5 дугаар зэргийн отгож инсэн. 14 онд 4 дугаар зэргийн отгож инсэн. 15 болоо 16 онд 3. Тэгээ бүр 19 онд 16 ч бүр Баатар авчиж байгаа шүү. Тийм Баатар. Тэгээ 16 онд чинь бүр дэд зэргийн отгож инсэн. Тэгэхээр чинь дэд одоо тэргүүн зэргийн отгож инсэн. Тэгэхээр чинь бүр малгааны хоёр дээр шүртэй. Төрийн албаа чинь нэлээд том одоо төрийн албаа гэж болж хуурж байгаа байхгүй том түшмэл болж хуурж байгаа. Одоогийнхор яг ямар юутай харьцуулах юм? Цэргийн цол зэргээр эсвэл төрийн албан тушаалаар юу юм? Газрын дарга юм уу? Эсвэл хошууч юм уу? Ямар юутай харьцуулж Хожруулгын цэргийн сургууль төвшмөлөөр ч одоогийнхор бол юу гэж хэлэх юм бэ? Одоо мэдгүй манай цэргийн Батлан хамгааллын сургуулийн одоо пор ирэх сургалт хариуцсан бараг дэд захирал болох нь тийм дэд зэргийн отгож инсэн авч байгаа байхгүй. Тийм хүн болцсон. Тийм учраас маяг хүн чинь төшмөлийн намд элсэж ороод байгаа юм тэр шүү дээ. Төшмөл واخгүй. Төрийн төшмөл хүн шүү дээ. Тэгээд нөгөө бид нар байх түүхт байх дуулдаг дуу гэдэг нь сүх гэдэг хүүхд байж сүүлдээ тэгээ Баатар ямар гавьяа байгуулсан учраас богдхонт Монгол улсаас төрөөс одоо ийм цол зэргийг ахиулаад явуулаад. Нөгөө харчин бавж үеийн дээрэмчдийг даран устгахад онцгой гавьяа байгуулсан. Тэгээ түүхэн тэр чинь нөгөө 90 оноос өмнөх түүхэнд энэ тухай тэмдэглэлүүд байд юм бага. Тэр нэрээ ажиллаагүй юм байна. Тэргүй өгдөг тэрийг нэгт өвлөхгүй. Яг нөгөө Монголоо дараад Баатар авсан гэдэг юм болчихно шүү дээ. Тухайн үе чинь харчин хүн чинь яг чи тэр бавж үеийн дугаар дээр ярьсан шүү дээ. Хятадын нутгаас цогтож орж ирээд тэгээд хятадууд Игүүзүр утгтыг барьж авч яваад тэгээд Игүүзүр утгтыг манд буцааж өгөж та нар ягаад халахын нутагт ороод ингэж өгсөн чинь та нар бавж үеийг дарчих. Дараад устгачих тэгвэл одоо юу яана гэд. Нэгэд чи буцаана гэд. Тэгээ эн чин дамдын сүрэн явдаг баха. Тэгээ Манлайбаатар дамдын сүрэн өдөрцсөн цэргийн анги явж нэг устгасан ч юм гайгүй зөвөр Монголын нутгаас хөөгд гаргацсан. Дамдын сүрэн чи өөрөө одоо юугаас өөр Монголын нутгаас ирсэн хүн шүү дээ. Тийм учраас бас л адилхан харчин хүний бол бас өөр үдсэл байх л да. Тийм учраас нөхрийг гиндүүлж бүсэлж яваад
Тэгээд чи Монголын нутгаас дээрэм хилгүү орчив. Түү чам гаргаж явуулна гэдэг гаргаа явуулцсан та. Тэгээ маань чи цаашаа баргын нутг руу яваад орчихсон. Тэр үед бол энэ цэрэгт бол энэ хэн Жанжин Сүхбаатар маань бол Полимат Сумангийн дарга хийж явсан юм хүн баггүй. Сумангийн дарга байсан байх тийм. Полимат Суман гэдэг чинь нэг тийм олон хүн биш ээ. Полиматны Рашчатыг хэлж байгаа хэдэн хүн ч байдаг байгаа. Тэгээ тэр үед бол хамгийн орчин үеийн зэвсэг. Тийм ээ тий. Одоо тэр үед бол Хаймерсын оператор гэхгүй. Гэхдээ дорооны оператор тий. Хожруулдын цэргийн сургуулийн бол дөнгөж сургуультай төгсөөл 13 оны 5 заны байлдаанд бол 2-300-т оролцсон юм байлээ бас. Тэгсэн тий. Тий, явсан юм байлээ шүү. Тэгээд Жанжин гэдэг нь ардын өвсглээс хойш гэсэн. Жанжин бол ардын өвсглээс хойш. Тэг би нэг юм гайхаад байгаа. Одоо энэ Францад элчин сайд байсан ах дипломач Бехватхон одоо ярьсан. Манай хүн чинь бүр залуу дипломач байхдаа энэ Альберт Кан музей архивт ажиллаад тэгээд энэ дотор Жанжин Сүхбаатарын зураг байх шиг байна гэд Улаанбаатар руу бичсэн юм бэл. Тэг уул нь тэр үед бол тэр одоо Жанжин Сүхбаатарыг одоо мундаг гэж үд шүтдэг байсан үед бол нин дээр үүрэг өгөл энэ зургийг судалмаар. Тэгсэн судлаагүй хайцсан баг. Ямар шалтгаантай бөм. Хөрөнгөтний архив гэсэн баха да. Тухайн чинь Намын түүхийн институт чинь Жанжин Сүхбаатарын судалгаа гэдэг чинь номер 1 судалгаа шүү дээ. Судалгааны топ сэдв нь бол. Тэгээд ягаад ч юм энэ зургийг тоохгүй хайцсан юм бэлээ. Тэрш бүр огт хинч мэдэхгүй ч бас биш. Энэ ер нь Жанжин Сүхбаатар гэж магадгүй гэдэг. Тэгээ одоо бол бидний хийсэн судалгаа бол магадгүй шиг юм байна гэж нотолж гаргаж ил харуулж байгаа юм. Энэ архивт байгаа зургнуудыг бол уул нь цаашаа бид нар судлах хэрэгтэй. Одоо яг ингээд Жанжин Сүхбаатар дээр бол ингээд хамар нүүдаа маань юм тийм байна төдөн насанд тэгээд хийчлээ гэд яриад нь штэ. Энээс гадна юу байгаа? Жишээлбэл одоо энэ зураг байна. Энийг бол одоо Түшэтмэн Чагдарч явын зураг байна гэж үзэхээр байгаа. Энэ хүрээний зах дээр сууж байгаа зураг. Энэ хүн бол энэ Чагдарч байгаа байна гэж үзэхээр. Тэгэхээр дахиад энэ хүнийг нөгөө бусад зурагтай нь харьцуулж одоо гадин байдлын Чагдарч байгаа нэг олон ч зураг байхгүй тий. Гэхдээ тэд нартай бас дахиж харьцуул судалмаар байгаа юм. За энэ хүн энэ зургийг бол юу байна гэж үзээд байгаа жалхан цутагт Дамдын базар байна уу гэж. Дамдын сүрэн бай гэхээр 13 оны 6 сард чинь Дамдын сүрэн хүрээнд байсан үе. Дамдын сүрэн бас байж магадгүй. Тэгэхээр энэ Дамдын базар руу Дамдын сүрэн үүдгийг бас нэг одоо тэгээ энэ дээр гэж чинь шууд юуг нээч малгай, дээл, хувцс. Тэр үеийн ноёдууд чинь бол хувцсноор бол бүгд зэрэг дэвээрээ өөр ялгаатай учраас тэрийг хараад зурган дээр байгаа хүнийг бол Эрдэнэ Шанцав Бадамд орж байж магадгүй гэж. Магадгүй гэж угаасаа бүгд тэгжил энэ кинон дээр яг энэ дүр мөрөөр нь л яваад иддэг шээ. Малгай энэ чигээр баталгаатай болох юм бол баталгаатай болох хэрэгтэй. Гэхдээ энэ Стефан Басигийн нэг жоохон дутагдaltaй гэх юм уу тал нь мань хүн тайлбар дээр нэр ус бичдэг. Хөргө мэдгичгүй ч байсан баг төө нэг хэдхэн хоногор хүрээнд ирээд яасан. Нөгөө талаас бас энэ технологи анх гараад 5 жил болоогүй байхад энийг нь барьсан нөхөр хүрээнд тавих гэж ирээд ингээд хүмүүсийн зураг аваад энэ чинь баг дэлхийн хамгийн анхны өнгө зургуудын нэг гэсэн үг шүү дээ. Тийм байна. Ер нь бол бас Француудыг бол хүндэтгэж үзэх хэрэгтэй. Тэр үед гэрэл зургийг чинь шилэн дээр авдаг. Технологи нь тийм. Тэгээ шилээ авч яваад авчиж угаадаг. Тэгээ чи Монгол руу ирээд заяа шил тээж ирээд тэгээ хүрээнд ирж тэр шилэн дээр зураг аваад тэгээ тэрийг хаглалгүй Монголоос буцаагаад аваачаад ямар онгоцон цугууд нисэж байгаа юм шүү дээ. Энэ юм чинь морин тэргээр буцаад юу орж байгаа шүү дээ. Хяах орж байгаа шүү дээ. Хяахтаас цаашаага улаа үд хуржиж одоо дээд үд хуржиж богоон цугсан. Энэ бол асар их хөдөлмөр واخгүй өөр юм. Олон жил бас замдаа хагарсан байх та тий. Хагарсан байж магадгүй. Хоёрдугаар энэ судалгаа хийх ёстой гэж би яагаад яриад байгаа гэхээр одоо тэр нэг 8 минутын видео бичлэг байна гэж яриад байгаа шүү дээ. Би кино бичлэг. Тэрний ихэнх нь хүрээнд гандангийн хурал тарсан ламнаар гарч ирж байгаа тухай зураг. Би тэгээд бодоод байгаа цаана юм байх хэвээр. Дахиад видео байх хэрэгтэй гэсэн үг. Тийм би бодолтой чи хаавсан Парижаас баахан хүнд тоног төгөрөмж
зөөж ирчээд хурал тарж байгаа л амын зураг аваад буцаа явна гэж байхгүй үстэй. Тэгэхээр цаана зураг байх хэрэгтэй байхгүй. Тэрийг судлах хэрэгтэй. Бид нар мэдээж тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө байвал энийг бүгдийг судалж гаргах хэрэгтэй байхгүй. Тийм байна. Юу Сүхбаатар жанжны тухай дээр зан авирын үед кинонууд дээр социализмын кинонууд бас нэлээд хурц зэрэмгийн эсвэл бүр заримдаа Монгол үнний авираас хитээдсэн тийм дүр байдлаар гаргаад байдаг. Ер нь зан байдлын үед ямар хүн байсан? За зан байдлын үед бол бас ч нэг тийм дэлгөөхөн 50 хүн босч байгаагүй. Тэг би тийм пүр багш ярьсан нэг тийм сонин социализмын үед ч одоо юу гэдэг намын түүхийн институтынхны бүгд ингээл хөдөө айл нутгуудаар явуулаад янз бүрийн түүх эдгэргээд аман сурвалж байд цуглуулуудаар ингээ явуулдаг байсан юм байна. Тэгээ пүр багш нэг одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт нэг айлд орсон гэж байгаа. Тэгсэн чинь нэг настай өвгөн байсан. Тэгээ өвгөнтэй яриа өгдөг гэсэн чинь өвгөн их тийм дугуйч өгөхгүй байсан гинэ. Тэгээ ингээ бурхных нь гүнгэр бол харсан гэж байна. Тэр чинь 70-аад оны үе бас бурхны гүнгэр байднаар тавьчихсан. Осох зөрөгтэй өвгөн. Ингээ харсан чинь нэг дунд чөмгөний хоньны дунд чөмгөний яс нэг далны яс мас ингээ байсан гэж. Тэгэхээр нөгөө таачудаа настай хүн байж юм хуваа яс бурхан дээрээ тавьчих чи ямар ч тааш юу ярьж байгаа энэний чинь буйнаар би одоо өдөө хүртэл хоолтой байсан юм байна. Тэгээ би чамд сонин түүхээ ярьж өгье гэд. Тэгээ яасан гэсэн чинь нөхөр залуухан байсан чинь төвөөс цэргийн 100 агт цуглуулах даалгавар ирсэн гэж. Тэгээ нөхөр цэргийн 100 агт цуглуулах гад нутгийнхаа баян айлуудаар явахдаа мань хурд юу 100 агт өгөвд. Тэгээд одоо агт цуглуулаагүй байсан чинь цэргийн дарга ирлээ гэж гэрт нь хоёр хамгаалагчтай нэг цэргийн дарга орж ирээд цэргийн агт цуглуулсан уу жийл гэсэн гэж. Гүй ээ гэж гисэн чил яахлаараа чи даалгавар биелүүлдэг нуран дунд нь хоёр ташууртаа тахгүй яваад гэсэн гэж. Тэгээ Жанжин Сүхбаатар тэгээд нөгөө нутгийнхан одоо Жанжин Сүхбаатар цэргийн агтаа цуглуулах гэлээ гэж яриад байгаа. За одоо цэргийн дарганы юм байгаа чи Жанжинаж одоо бүр айхтар юмтан байгаа тэгэл нөхөр тэгээ бодсон чи оройхон үдээ сойхонтой нөгөө хоёр цэрэг чинь Жанжин чамд дуудаж ийн гэдэг гэсэн гэж. Тэгэхээр нь л одоо сандраал за одоо чи цаазаар авахгүй ч магадгүй эхнэр хүүхдээ өмсчихээл очисон чинь хошууны төвд улаан халцтай гэр барьчихсан. Гадаа нь шинэ хонь гаргасан болтой хоньны нэхий дэлгээ тавьчихсан. 100 ч монголчууд нэг хонь юм хэдэггүй шүү дээ хөрх юмт. Тэгээ яваа орсон чинь нөгөө ташуурцсан нөхөр чинь хоймор сууцад цартаа мах идээ суужсэн гэж. За одоо бүр баларсан гэл. Тэгсэн чи за наашаа суужий. Өдөө хоёул явж цэргийн ах цуглуулна. Маань мах ид тэгсэн гэж байна. Тэгээ нөхөрч юу гэж одоо махнаас нь огтлох вэ? Тэгээ сууж яасан чи. Нааш үрдэ алиуна хормоогоо тус гэдгсэн гэж. Хормоогоо туссан чи нөгөө цартаа маха бүгд хормоолууд хийгээд эхнэр хүүхд чинь махсаж байгаа байлгүй дээ. Орой хүрээд ирэх чигээд. Тэгээ нөхөр нөгөө маха хормоолоо гэртээ ирээ хүүхдүүдтэй өгöd. Тэгээ оройлоо шүн орой Жанжин Сүхбаатартай хоёулахна мордоод тэгээ нөгөө айлуудын гандаа очил Жанжин Сүхбаатар буу тулгаад цэргийн агт өгөхгүй бол буу тулгаад ганцхан шөнийн дотор 100 цэргийн агт хоёулаа цуглуулж авсан. Тэгээ би Жанжингийн өгсөн одоо энэ хишиг намайг одоо ерөөсө хоосоо хонуулаагүй гэд. Тэгээ бурхан дээр тэр юуг нь дал чөмгөний ясад дээр ингээд бурхан дотор хийгээд гүнгөрөн дотор хийчихсэн нэг тийм сонин юм харагдаад. Энд чинь сархлаар бол Жанжин бол бас тийм амгалан тайван хүн бол байгаа. Бас хүнлэг байна тий. Нэг талаас тийм. Ер нь нөгөө өглөө кинонд гараад идэг ташнамжлагын дүр арай биш юм гэдэг бол бас түүхэн баримтуудаас харагддаг л да. Жишээлбэл Дамбижааг устгах операцийг зохион байгуулах үед тэнд явах гэжсэн Нанзд Батар тэргүүтэй нөхдүүдийг Жанжин гэртээ дуудаад тэгээ очихт нь сэлмээ суглаад сэлэмний эрд олгоод тэгээд даалгавраа биелүүлж ирэхгүй бол энэтэй уулзна гэж тангараг тавь гэж толгой гэж аавна гэж шүү дээ. Тэгэхээр нэг тийм тэр кинонд гардаг нэг тийм ухуулсан нэг учир бүгдийг ухуулсан ухаан ихтэй Жанжинч бас биш байгаа маа. Тэр цэргийн хүн гэдэг нь бол мэддэгдэх тийм намхан дэлгэн хүн бол биш байсан юм билээ л дээ. Тэгтээ бас ёс төрөө их сайн мэддэг. Одоо том багш нартай байсан юм ч тий. Юуны тий. Их сони баримт хэлдэг нацаг дөржгөө номон дээр ёс твэшин хошууны хошуу ноён нутгаас цэргийн Жанжин төрлөө гэд хоёр хүнийг илч болгож Сүхбаатар Жанжин руу илгээсэн байна. Тэгээ хүрээнд бол нөгөө хошуу ноёд болгон чи хашаа байшинтай юм чинь. Тэгээ тэр хоёр хүний нэгийнх нь дурсамж бол байна лээ. Тэгээд ёс твэш мэдээж үл одоо өөрийнх нь
нутгаас том цэргийн жанжин төрж байгаа чи бэлэг сэлт хургуулсан. Тэгээд Сүхбаатар бол бэлэг сэлтийн авангуудаа тэр хоёр нөхөрт манай жанжины өрөөгөөр одоо чөлөөтөө орох үнэмлэх гаргаж өгсөж байгаа. Нутгийнханда. Тэгээ бас тэр богдтой тэр би хамгаалт хийж байгаа нь яриа байдаг шүү дээ. Нөгөө хувьсгал ясны дараа ардын намын зарим нөхдүүд бас их хувьсгалж ирхаад цэргийн дүрмд хувцсмөстэй богдын оронд орохлоор богдын бие хамгаалагч нар юусоо оруулдаггүй хөвөө гаргацдаг. Богдод юусоо бараалах болдгоо. Харин Сүхбаатар богдаантай уулзахдаа бол ямбаны хувцас өмсдөг. Нөгөө дэд зэргийн отго джинс асаана гэж ярьдаг. Нөгөө зүүхлээд их гоё сүртэй харагдаж шүү дээ. Монгол ноёны хувцас чинь отго джинсээ зүүгээд ямбаны хувцас өмсөд ингээ богдааны ордонд ордог. Тэгээ богдтой хоёулаа шатрыг тоглодог. Тэгээ хүмүүс нөгөө богдод нөгөө хожигдож өгдөг бол Сүхбаатар заримдаа богдыг хожиждаг. Тэрэнд нь богдох дуртай. Тэгээд өдөржингөө байж байгаа оройхон гараад ирэх тэгэхээр би хамгаалагч нь гадаа хүлээгээл зогсож штэ жанжны би хамгаалагч. Тэгээ гараад ирэхдээ нэлээд говьчихсан. Гарч ирээд халамжгаа одоо мордоод гэртээ хайрдаг байсан юм гэдэг. Тэгэхээр бас нөхөр бол богдтой бол бас их тийм ёс төртэй ханддаг. Богдыгаа бас их тийм хүндэлдэг. Тийм хүн байсан ба. Харин хүндэлтгүй шатарт хожигч өгөхгүй байгаа. Бас их тийм шудраг. Тийм байна тий. Юу спорт сонирхдаг хүн болоод тэгээд барилдаад худлаа өмж өгöd байгаа хүн дуртай байх уу бас өгөөтэй аваатай хүн дуртай байх уу гэж бас нэг тийм байна. Хоёрдугаарт бас энэ хүн чи бас богтой ойрхон байсан. Энд чи улаан цэргийг 500 цэрэг үлдээгээд бусдын гаргах асуудал нөхөр тавьсан шүү дээ. Тэрнээсээ болж намын дөрөвний хурлаар ороод жанжныхаа албан шалаас хусагдсан хүн шүү дээ жанжин маань. Тэгээд тэр юг тавихтаа улаан цэргийн командлалд энэ сая хавар улаан цэрэг дээрэм тонол гэж хүчин хийсэн энэ хэрэгт одоо богдхан их тугцж чинь гэж тайлбар хэлсэн байгаа. Тэгээд байм зарим мэдээгээр бол нөхөр юу богд өөрөө хэлсэн ч байж магадгүй. Яг тэгвэл энэ ч юм тэрнээс өмнө бодоо бас энэ хүрээнд байгаа улаан цэргийн тоог цөөлөе гэдэг асуудал улаан цэргийн командалтай ярьж исэн байр би л дээ. Энэ зургийн хойдолд ханзаар үгүйцсэн болтоо маа. Тэр мэрийг тайлж яасан тэрийг ханзыг үдсэн бид нар. Тэгээ нэг 4 ханз байгаа тэрийг уншуулхад юуны ордон гэсэн. Тэгэхээр нэг албан газрын үүдэн дээр л юм шиг байгаа. Тэгээ сүүлийнх нь 4 ханз нь ингээд жоохон бүдгэрч гисэн байгаад байгаа. Ямар нэгэн хоолны ордон байлгүй тий бодвол. Үгүй албан газар. Албан газар. Тэгээ албан газрын үүдэнд авахгүйсэн. Түрүү нэг эхний зураг дээр гардаг штэ. Тэгэхээр яг ардын 4 ханзтай байгаа. Судалмаар л юм байна тий. Яагаад албан газрын үүдэнд одоо танзаар энэ гэдэг тий. За тэгвэл өнөөдрийн хувьд бас бидний хэдийгээр их мэддэг боловч бас бага мэддэг. Ялангуяа энэ хүний бас балархай түүхийг бас нэлээд тодруулж өгсөн эрхэм докторуудад баярлалаа. Тэгээ дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. За баярлалаа. За Томгийн нэгдэл эрчимтэй явагдаж байгаа тул та гараа тогтмол угааж, амийнхаалтаа байнга зууж дарахаа сэргийлж, дархлаагаа дэмжиж, халуун хоолшил, арц чазган болон ансны шүс угаарай. Denk Farm